За хамгийн сүүлд та өөрийнхөө төлөө хизээ дугарсан бэ? Хизээ хамгийн сүүлд өөрийгөө хайрласан бэ? Энэ асуултыг танаас асуугаад баундари гэдэг зүйлийг ярья. За тэгэхээр та хил хязгаар хувийн орон зайгаа өөрөө хамгаалж чаддгүй бол та бусдын хувьд шалны альчуураа. Таны үг бүрчин хадны цурай, үйлдэл бүрчин бусдад яшиг төвөг болохоос цаашгүй. Таны хайртай дуртай гэж суусан хань ижил чинь таныг үл тоон. Та өгтлээ хайрлаж өмнөөс нь бүхнийг хийж өөрийгөө золиослон байж өсгсөн үр хүүхдүүд чинь хүртэл таны үг үн цэнэгүй болноо. Хамаг ирч хүч цаг хугацаа, сэтгэл зүрхээ, ажлынхаа төлөө, хамт олонныхоо төлөө, найз нөхдийнхөө төлөө, ахын дүүсийнхаа төлөө зориулсан ч гэсэн тэд нар чинь таныг дээрлэх болноо. Ийм өдрүүд ирнэ. Тэгэхээр ийм өдрүүд ирэхээс өмнө тэр үед цөхөрж, гомдож, харамсаж, өвдөхгүй байхын тулд одооноос баундари буюу энэ хил хязгаар, энэ хувийн орон зай гэдэг зүйлд суралцах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр энэ хил хязгаар гэдэг зүйлийг цаашдаа би баундари гэдээ ярий. За тэгэхээр энэ хил хязгаар гэдэг зүйлийг суралцахын тулд ойлгож ухаарах нэг дөрвөн зүйл байдаг. За тэгэхээр энэ дөрвөн зүйл нь юу байдаг вэ гэхээр хамгийн эхлээд хүндэтгэх айх хоёр чинь тусдаа зүйл шүү гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Та үнэхээр тэр хүнийг хүндэтгээд тэр хүнээс зөрж чадахгүй, өөрийнхөө дотор байгаа зүйлийг илэрхийлж чадахгүй байгаад байгаа мó? Эсвэл бол айсандаа, эсвэл дараа нь ямар нэгэн сөргөлдөөн болох вэ ч гэдэм юм уу сүүлд нь нэг юм тэр хүнийг гомдоочихгүй, энэ хүнийг уурлуулчихгүй, энэ хүнд таалагдахгүй байх вэ гэж айснаасаа болоод эдгээр зүйлийг зөвшөөрөөд байгаа мó гэдэг зүйлийг ярихын тулд хүндэтгэх айх хоёр тусдаа шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За хоёр дахь зүйл нь баундари гэдэг нь ямар нэгэн тийм жагсаалт дүрэн бол бишээ. Харин өөрийгөө хамгаалж хайрлаж байгаа тэр байдал гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Ингүүл ингэн тэгвэл тэгнэ гэж хийгээд байгаа юм биш. Яг тэр нөхцөл байдалд тэр тухайн одоо хүнтэй ч юм уу тэр нэг юм асуудалд ороход өөрийгөө тэндээс хамгаалж өөрийгөө хайрлаж байгаа учраас хамгаалж гардаг тийм зүйл шүү. Баундари гэдэг бол ердөө тийм зүйл. За, гурав дахь зүйл нь болохоос баундари нь бусдаас хамааралгүй. Зөвхөн чамаас хамааралтай зүйл. Тэгэхээр чамд өөрийгөө хамгаалах хүч байгаа. Баундаритай байх нь хүмүүсээс хамааралгүй маа зөвхөн чамаас хамааралтай шүү гэдэг зүйлийг аягүй сайн ойлгоорой. За, дөрөв дэх зүйл нь болохоос хамгийн түрүүнд өөрөөсөө асуултыг асуух хэрэгтэй байд юм аа. Намайг юу сэдрээдэг вэ? Намайг юу айлгадаг вэ? Намайг юу ийм эвгүй байдалд оруулаад байдаг вэ гэдэг асуултаас эхлэх юм аа. Энэ эдгээр асуултуудыг өөртөө тавьж сурах хэрэгтэй. Бид өөрийнхөө биеийг өөрийнхөө хамгийн түрүүнд одоо өөрийнхөө бие гэж энэ байгаа зүйлээ энд мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжүүдийг сонсож сурах нь айгүй хэрэгтэй. Ерөөсөө тарих ажиллахаас өмнө нөгөө зүрх сэтгэлд чинь мэдрэмж маань тэр тархинд тэр дамжуулахаас өмнө зүрх сэтгэлийн тэр мэдрэмжийг тархинд дамжуулахаас өмнө аюулыг би хамгийн түрүүнд мэдэрдэг. Таны энэ бие чинь нөгөө нэг юм халуун оргиол чинрээл нэг тийм эвгүй таагүй нэг дарамтыг мэдрээл байх юм бол эн чинь бидний хил хязгаар зөрчигдөж байна, нэг аюул болох гээд байна гэдгийг бидэнд мэдээлж байгаа зүгээр нэг дохио байхгүй юу? Ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна шүү. Нөгөө хил хязгаар чинь зөрчигдөөд байна шүү гэдгийг танд илэрхийлж байгаа тэр дохиог бидний бие өгдөг байх нэ. Тэгэхээр энэ зүйлийг өөрөөсөө асууж, өөрийгөө мэдэрч, өөрийгөө сонсож сурах нь баундаритай байхын хамгийн чухал зүйлүүд байх нь. За тэгвэл одоо бидний бие чинь ингээд биднэрт ямар нэг юм болох гээд штэ гэдгийг одоо мэдээлдэг байх нь штэ. За тэгвэл би ийм дохио өгөнгүүт би чи одоо ингээд нэг ер нь бид нар дургуутслаа нэг юм өөрт тааламжгүй байгаа зүйлийг бидний бие мэдэрдэг штэ нэг л нэг тийм онцгүй, нэг л нэг тийм хүнд, нэг л нэг юм дарамттай, за нэг юм болохоо боллоо доо гэдгийг бид нар мэдэрдэг. За тэгвэл яг ийм дохиог бидний бие биднэрт өгөхөд бид нар ямар зүйлийг хийх вэ? Ийм хийх ёстой дөрвөн алхам байдаг. Яг тэрийг мэдэрч байгаа үед ерөөсөө л би тэр дохиог өглөө яг тэр үед авах анхан шатны арга хэмжээ. За тэр нь юу байдаг вэ? Хамгийн эхнийхэн зүйл нь тэр нөхцөл байдлаасаа зугтах, тэндээс гарах, өөрийгөө холдуулах хэрэгтэй. Бүр худлаа яриад ч хамаагүй магадгүй би нэг хүнтэй уулзах байснаа мартчихжээ ч гэдэг юм уу эсвэл бол айгүй яаралтай хэрэг гарлаа ч гэдэг юм уу дараа ярий ч гэдэг юм уу бүр ингээ хөнгөн хэлбрээр ингээд худлаа яриад ч болтугай тэр газраас явах
Тэр тухгүй байдлаас гарах гэдэг нь хамгийн нэгдүгээрт авдаг зүйл. Эсвэл бол нөхөртөөгөө ч юм уу хин нэгэнтэй ч юм уу те ингээд хэрэлдээд нүүр нүрээ тулаад ингээд орилж чарлаад ахахын оронд тэр хүнээсээ зайгаа аваад өөр өрөө рүү орох ч гэдэг юм уу те нэг юм тэр газар тэр нөхцөл байдал тэр хүнээсээ нэг юм шууд утгаараа зай авах, холдох, өөрийгөө тэр газараас холдуулах гэдэг үйлдэлийг хийнэ. За дараагийн зүйл нь болохоороо ингэснээр те энэ газараас холдсноор юу болдог вэ гэхээр тархинд биеэ гүйцэж ойлгох, шийдвэр гаргах орон зайг олгодог. Тархи маань ингээ юу болж байна, юу болчихоо, миний бие яагаад юм сонин тухгүй те ингээд нэг юм таагүй дарамттай нэг юм хачин болчихоо гэдгийг мэдэж ойлгох тэр хугацааг тархинд гаргаж өгнө гэсэн үг. Тархи юу болоод байгаа гэдгийг бодох, сэтгэх те энэ зүйлүүдийг мэдрэмжүүдийг ойлгох тэр хугацааг өгдөг. Тэгэхээр та нар маань тэр газраас холдсны дараа тархич нь ажиллаж эхэлдэг байна шүү дээ. За, гурав дахь нь болохоороос тэгээд одоо тэр байдлаасаа холдчоод гүнзгий амьсгал аваад 10 хүртэл тоолоод ч юм уу те өөрийгөө маш сайн тайвшруулах хэрэгтэй. Энэнд суралцах хэрэгтэй. Тархиа болон биеэ тайвшруулах. Ингэж ийж тархи тайвширсан үед одоо шийдвэр гаргах боломжтой болдог. Энийг цааш нь үргэлжлүүлэх юм уу? Би энийг хийх юм уу? Үгүй гэж хэлэх юм уу? Эндээс явах юм уу? Яах юм? Энд ч одоо юу болов? Яав ив гэх тэ тарих ингэж тайвширсан тохиолдолд яг ухамсартайгаар шийдвэр гаргаж чаддаг байх нэ. За тэрний сүүлд нь тэ за дөрөв дэх энэ зүйл нь юу вэ гэхээр яг сая юу болсон бэ? Яагаад би одоо эндээс цухтахад хүрв? Гэдэг зүйлээ өөртөө ойлгуулах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр те одоо сая яг юун дээр ингээд та амар орон зайгүй гэдгээ ингэж тэг хэл хязгааргүй болж байгаа тэр мэдрэмжийг авч одоо би чинь танд тийм мэдээ өгчвөө. Яг тэр одоо зүйлээс яг тэр нөхцөл байдлаас яг тэндээс яг тэр хүнтэйгээ яг тэр мөчөд хэл хязгаараа татах хэрэгтэй байд юм аа. Тэгэхээр энэ хэл хязгаараа татах нөхцөл байдлыг харахын тулд эдгээр дөрвөн алхмыг дарааллуулан хийх хэрэгтэй байдаг байна шүү. Тэгэхээр дахин ийм зүйлтэй ийм явдал эсвэл яг нэг ийм хүнтэй ийм зүйл болоод байгаа бол өөрийгөө буруутгах хэрэггүй. Тэгээ мэдсээрэж би дахиад ингэчлээ ч гэдэг юм уу те. Угаасаа ч энийг ингэн гэж би мэдчихсэн. Тэгсэн мөртлөө би ингээд өстой явж чадсангүй, би холдож чадсангүй, би үгүй гэж хэлж чадсангүй, би ахаал юм тэнэг байдалд орчлоо гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин ч энэ бүхнийг анзаарах хэрэгтэй. Дахин энэ зүйл болоод байна гэдгийг гэрчилж харах хэрэгтэй учраас бид нар яг энэ зүйлүүдээ, энэ мэдрэмжүүдээ тэмдэглэж авах хэрэгтэй байдаг. За тэгэхээр энэ дэр жишээ яриа те. За цагаан сараар ээждээ тусалж байгаа нэг эмэгтэй байлаа гэж бодъё те. Ах トゥ нар нэрсэн ингээл цагаан сараарч бужигнаад байж байгаа шүү дээ. За энэ үед те ээж нь магадгүй тэр охиноо те ингээд нэг юм жоох хүүхэд загнаж байгаа юм шиг те нэг юм дээрлэхэл ингээл тийг инг гэж тушаагаал те нэг хүмүүсийн дунд зандраал ч юм уу нэг иймэрхүү өнгө аястаа ингээд харьцаад ая гэж бодъё. Энэ үед чинь наст хүрсэн тэр эмэгтэйд те ер нь бол хинд ч бай аюу тухгүй мэдрэмж авна. Тэр олон хүмүүсийн дунд уурлаад ах хэцүү тэ инээгээд ингээд мэдрэл муутай юм шиг байгаад ах хэцүү. Тэгээд тэндээс одоо нэг юм сонин таагүй мэдрэмжийг авж байгаа байдал. Тэгсэн хэрнээ одоо тэр дунд нөгөө ээжигээ орхио гараа авчиж чадахгүй шүү дээ бид нар чинь. Тэгээ уурлаад яваад өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал баггүй. Одоо нөгөө баундрыгаа тавих. Тэгэхээр энэ зүйл боллоо. Тэгэнгүүт яах вэ? Тэр газраас тэр нөхцөл байдлаас өөрийгөө холдуулах хэрэгтэй болно. Одоо тэр нөгөө нэг ээждээ тэр нэхэд байгаа аяг шанаг бууз муузын ч юм нэг хурдхан шиг аваачиж өгчөөд тэгээд нэг юм ээжтэйгээ их ойртохгүй хүн шиг те нөгөө өрөө мөрөө рүүгээ ороод ч юм уу ингээд зай барих. Энэ үйлдэлийг хийх нэ. За ингэснээрээ одоо тархи маань биеэ гүйцэж ойлгоно. Яагаад би ингээд ээжийн хэлсэн энэ үгэнд тухгуутаад байна? Яагаад ингээд байна гэдэг те тэр зүйлээ ойлгох, тэр тархин тэр зүйлээ ойлгох, те миний бие сая яач вэ? Яагаад би энд айгүй реакцлаад байна гэдэг зүйлээ ойлгох тэр хугацааг гаргаж өгнө те. За тэрний дараа яах вэ? Нөгөө тайвшрах, гүнзгий амьсгалах. Айгүй бол магадгүй дараагийнх нь одоо хүмүүсийг ирэхэд ч юм уу те тэр аяг шанагын төрүүлээ тэнд нь аваачаа тавьсан байх. Ахиж тэр хүмүүсийн дунд дуудуулаад байхааргүй ч гэдэг юм уу. Нэг тийм арай жоохон тайван байлгах хэрэгтэй өөрийгөө. Тэгэхээр энд нөгөө гүнзгий амьсгалах те
үнцгээ амьсгалж гаргах, нөгөө 10 хүртэл тоолох, биеэ тайвшруулах энэ үйлдэлийг хийнэ. За магадгүй өдөржингөө те тэр зочингийн чинь ирээл яваад энэ дунд аль болох жоохон зайгаа барьчих. Тэгнээс бид нар чинь те шууд ингээл хаалгаа хагас аваад гараал орилт чарлал уурлал ингэх боломжгүй шүү дээ те. Эсвэл ээжигээ бас тийм эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй шүү дээ бид нар чинь те. Тэгэхээр за одоо нөгөө орой боллоо те. Энэ мэдрэмжүүд ингээл та муухай байсан. За тэгвэл одоо яг яах ёстой вэ гэхээр энэ мэдрэмжүүдийг те яагаад би ийм эвгүй мэдрэмж аваад байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Миний сэтгэл яагаад ингэж амар тэр үгэнд нь тэр одоо нөхцөл байдалд ингэж амар эмзэглэв. Тэгээ яагаад одоо ийм байдалд оров? Яагаад би ингэж айгу тухгуутаж өвдөв те гэдэг энэ зүйлээ бичиж тэмдэглэх хэрэгтэй. Эсвэл бол одоо санах хэрэгтэй. За удахгүй ийм зүйлүүд ингээ хит хитэн удаа давтагдаад те нэг яг л ингээл нэг хүний дэргэд ингээл нэг сонин жоох хүүхдтэй харьцаж байгаа юм шиг захираал зандраал ч юм уу те нэг юм одоо нэг үл ойшоогоол те нэг иймэрхүү зүйлүүд дахин дахин давтагдаад ирэхээр энэ болгонд нь бид нар өөрсдийгөө ажиглаад ингээ холдоод өөрийгөө тэр газараасаа ингээд гаргаад те тэгээд ингээд миний мэдрэмж ямар байна би юунаас болчих вэ гэдэг юмнуудыг мэдрээд байх тусам энэ хүн над руу товтлох гэж байна. За одоо хил хязгаар юм давах гэж байна гэдэг зүйлийг айгүй сайн таньдаг болдог. Тиймээс тийм нөхцөл байдал руу өөрийгөө оруулахгүй холдуулаад сурчдаг. Ерөөсө тэр лөө оруулахгүй болчдөг. Ялангуяа одоо баяр ёслолын үеэр нь ирж үйлчлээд ахаа болдог ч гэдэг юм уу те. Эсвэл өөр хүнээр ингэдэг ч юм уу. Эсвэл бүр те яг тэр нөгөө юм зөөгч мөөгчийн биш арай өөр зүйлийг хийдэг ч гэдэг юм уу. Эсвэл бол яг тэр нэг юм тухгүй тавгүй үйлдэлийг гаргаад ирэнгүүт өөрөө тэндээс ингээд холдоод ингээд те бие аваад явцдаг. Энэ зүйлд маш сайн суралцчихдаг байгаа. Энийг анзаарсан тохиолдол шүү дээ. Анзаарсан те өөртөө ингэж өөрийгөө ажигласан биенийхэн тэр өөртөө хилээд байгаа тохионуудыг ажигласан үед тэгэхээр мэдээж ганц удаагийн үйлдэлээр л бид нар чинь ингээл шууд ээж аавтайгаа ч юм уу хань ижилтэйгээ ах トゥ утэйгээ найз нөхдөдтэйгээ тангараг тасраал ингээл ханд хэрэн босгож чадахгүй шүү дээ. Энэ боломжгүй. Гэхдээ боломжгүй гэдэг нь бид нар тэр тухгүй онцгүй өөрт байгаа таалагдахгүй байгаа тэр мэдрэмжүүдийг мэдрээл тэнд ингээд хинч биш юм шиг байгаад бас боломжгүй. Энэ нь хэрэггүй байхгүй юу? Энэ нь өөртөө хайргүй байгааг л харуулж байгаа юм тий. Хин хохирж үлдчихэж байгаа вэ гэхээр таал дотроо тий ингээл гомдоол ягаад намайг ингэж байгаа юм бол тээ яасан муухай юм бэ гэдэг тэр мэдрэмжүүдийг авч ийн гэсэн үг байна шүү дээ. Харин ингээд энийг ажиглаад сурчих юм бол нөгөө дайралт те нөгөө давшилт нөгөө довтлогоо эренгүүт нэг өөртөө нэг юм хамгаалт хийгээ сурчдаг. Тэгэхээр энэ нь олон олон удаа давтагдаад байхаар нөгөө хамгаалт маань бүр сүүлдээ хаалт те хашлах одоо нөгөө хил хязгаарчин болж эхэлдэг. Тэгэхээр хувийн орон зай гэдэг зүйлээ бүр ингээд анханасаа те ингээд бид нар ингээд мэдээд сураад энийг хэрэгжүүлээд ингээд авчих юм бол те хувийн орон зайгаа хамгаалаад сурчих юм бол юу болдог вэ гэхээр те маш хамгаалагдсан мэдрэмжтэй бүр дандаа хамгаалагдсан мэдрэмжтэй амьдрна гэсэн үг. Аюултай эвгүй те байдалд тийм мэдрэмжинд өөрийгөө хизээч оруулахгүй гэсэн үг. Яагаад гэвэл ийм байдалд би яаж бие аваад эндээс гарчих вэ гэдэг тэр зүйлийг сурчих учраас. Эн чинь л нөгөө бидний яриад байгаа баундари нөгөө хил хязгаар. Ерөнхийдөө хувийн орон зайгаа анханасаа хамгаалаад сурчвал хизээч ийм эвгүй аюултай нөхцөл байдалд өөрийгөө оруулахгүй л гэсэн үг. Энэ айгүй чухлаа. Тэгэхээр та нар маань өөрсдөөсөө асуух хэрэгтэй ахна шүү дээ тий. Өөрийгөө их анзаарах хэрэгтэй ахна. За тэгэхээр хил хязгаар гэдэг зүйл те энэ баундари гэдэг зүйл болохоор те юуг хэлээд байгаа гэхээр энэ бол бусадтай тохиролцдог зүйл биш ээ. Энэ бол өөрөө өөртөө тохиролцдог зүйл. Хил хязгааргүй хүмүүс бол ерөөсөө л бусдыг бодож өөрийгөө золиослж идэг тэдгэр хүмүүс. Энэ бол сайхан сэтгэл биш. Энийг сайхан сэтгэл гэдэг зүйлээс салгаж ойлгоорой манайхаа. Хил хязгаар гэдэг бол сайхан сэтгэл биш. Хил хязгааргүй байгаа хүмүүс чинь тэ бусдыг бодоод өөрийгөө золиослоод байгаа. Энийгээ би сайхан сэтгэлтэй гэж ойлгоод байдаг. Тэгэхээр тийм биш байх нь шүү. Тэгэхээр баундарита болноо тийм хил хязгаартай болноо өөрийн гэсэн хувийн орон зайгаа би өөрөө хамгаалдаг болноо гэдэг нь тийм бид нарыг тэр зовоогоод байгаа бид нарыг дээрлэхэд байгаа бид нарыг үл тоогоод байгаа бид нарыг тэр хүчрхийлээд байгаа тэр хүмүүстэй ямар ч хамааралгүй. Харин өөрөө өөрийгөө хамгаалж хайрлаж байгаа тэр үйлдэлүүдийг хэлж байгаа шүү.
Энийгээ тодорхой байлгах. Энийгээ өөртөө тохиролцсон байх. Тэр нэг аригчин нөхрөө те, тэр нэг юм гомдолтой ээжигээ ч юм уу, тэр нэг юм ууртаа даргаа ч юм уу те, тэр нэг дураараа хүүхдээ ч юм уу те, яг ингээд хил хязгаар юм даваад ингээд ирвэл би яах юм бэ? Би яг яана гэдэг дээр өөртөө тохирсон юм бэ гэдгээл харах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Үнэхээр тэр аригчин нөхрөө уугаад ирэнгүүт нь цагдаа дуудаад өгөх юм уу? Эсвэл бол чамд хүн гар хүрхэл юм бол шууд цагдаа дуудах юм уу? Эсвэл бол одоо юу гэдгийг тэр нэг гомдлоод байгаа хүнийг гомдлохоос нь айгаад ингээд гүүгээд очиод ах юм уу? Эсвэл бол шууд үгүй гэж хэлэх юм уу? Гэдэг ч юм уу. Энийгээ өөрөө өөртөө тохиролцохыг л хил хязгаартай хүн гэдэг. Энийг айл эрт тохиролцсон өөртөөгөө мэдсэн байж идэг тэр хүнийг хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр миний хувьд болохоор хил хязгаар дээр те нэг л зүйлийг өөртөөгөө тохиролцсон. Тэр зүйл маань юу вэ гэхээр те хэрвээ миний дотор тааламжгүй, эвгүй, тухгүй те надад нэг тийм одоо нэг те хүсэхгүй одоо нөгөө миний биед чинь нэг тийм тухгүй байгаа намайг бачууруулсан намайг тэр нэг юм дарамтлсан тэр дарамтны ч юм уу тэр мэдрэмжүүд орж ирэх юм бол би тэр мэдрэмжийг хизээч залгиж ингэж хүлцэнгүй байхгүй. Би энийг заавал гадагшлуулна. Заавал тэр хүнд нь хэлнэ. Тэгээ тэр нь хинч байсан хамаагүй. Яаж ч байсан л би ингэж твчиж залгиж өөрийгөө өвтгөж үлдэхийг сонгохгүй гэдэг тохиролцол хийцэн байгаа байхгүй. Гэхдээ эн чинь тэр өвдөлтийг мэдрэлээ гингүүтэл шууд хэрэлдээ зодтолдоод онно гэсэн үг юусоо биш. Өөрийгөө тэр газараас солдуулчих. Өөрийгөө тэр ингээ те өөрийн чинь зовоодог хүмүүстэй нэг уулзаад ах тэр зүйл рүү очиулахгүй байх гэдэг ч юм уу. Энийгээ ингэж өөртөө тохирохыг хил хязгаар нөгөө хувийн орон зайтай хүн чинь те нөгөө баундари гэдэг юм а тогтоож ийн гэсэн энэ зүйл чинь энэ юм шүү. Тэхнээс те чамааг одоо арх угаад ирвэл би салын шүү гэж ингэж хүнээс хамаардаг биш. Чамайг тэгвэл би тэгнэ шүү. Чи тэгхгүй бол би ингэн шүү гэдэг нь те тэр хүмүүсээс шалтгаалж байдаг зүйл бол баундари биш юм а. Харин энэ баундари гэдэг зүйл чамаас шалтгаалдаг. Чи өөртөө яаж тохирсон юм бэ? Харин хамгийн гол нь тэр тохиролцоонд чи өөрөө үнэнч байх. Тэр үйлдэлээ хийн л гэсэн үг. Энэ зүйлийг баундари би өөртөө одоо тохиролцлоо. Би баундаритай хүн. Би энэ дээр бол ингэн тэ энийг би зөвшөөрнө. Энийг би зөвшөөрөхгүй гэдгээ өөрөө өөртөө тохиролцсон байхыг хэлж байгаа юм. Гэтэл бид нар ийм зүйлгүй учраас тэ хүн өөртөө чи юу ч тулгаж болно. Юу ч тэ ингэж одоо чамд санал болгож болно. Чамааг ямар ч байдалд оруулж болно. Гэтэл тэр болгонд нь баундаригүй айл эрт тохирсон зүйлгүй хүн чи яадаг вэ гэхээр тэ нөгөө хүндэтгээд байгаа мó айгаад байгаа мó мэдэхгүй дотроо таагүй байсан ч гэсэн тэсэл твчээл үгүй гэж хэлж чадахгүй тэндээсээ яваад өгч чадахгүй тий ингээ өөрөө хохироод өвдөөд тий тэгэл нэг юм дотроо тэсэл твчээл ингээ байж идэг гэсэн. За тэгэхээр одоо бусдыг хайрлах өөрийгөө хайрлах хоёрын тэнцвэрийг ойлгоогүй тэнцвэрийг хийж чаддаггүй хүмүүс чинь хил хязгааргүй байд юм аа. Тэгээ бидний одоохондоо аягүй сайн хийж байгаа зүйл нь тэгээ хамгийн сайн хийж чадж байгаа зүйл нь бусдыг хайрлах, бусдыг бодох, бусдад таалагдах, бусдад тааруулах тий. Гэхдээ дандаа нөгөө нэг юм хүндлээд ингээд энэ үхээр бас үгүй. Ихэнхдээ нөгөө шархны зүйлээс болоод тий айдаг учраас бусдыг боддог. За ингээл ингүүл сүргэлдэн ингүүл хэрүүл болно. За магадгүй ингүүл ууралчин, ингүүл төвөг дараа болчин, ингүүл одоо ингэчин гэл те. За ашиг би л твччи, би л явчи, би л дугааячи, би л тисчи, би л уучлчи, би л залгичи гэл те. Ингээл өөрийгөө гомдоох сонголтоо хийдэг. Хүнийг эвгүй байдалд оруулахгүй тулд хүнийг одоо юу гэдэг тгээ ботчихгүй дээ, ингээ ботчихгүй дээ, ууралчихгүй дээ, гомдчихгүй дээ гэж бодож тэр хүмүүсийг хайрлахдаа өөрийгөө хохироож үлдээдэг. Өөрийгөө за би яах вэ? Би яах вэ? Би тисчи. Би л дугаарчи. Дотор айгүй хэцүү байна. Гэхдээ одоо яах вэ? Одоо тэг хилүүл бөө юм болох байлгүй. Тэгэл ингээ өөрийгөө өвтгөж үлдээхийг сонгодог. Өөрийгөө хайрладаггүй. Тэгэхээр эн чинь нөгөө тэнцвэр гэдэг зүйл айхтар их алдагдана. Тийм ээ. Одоо энэ зүйлийг харах юм бол те бусдыг хайрлах гэдэг рүү хитрхи их хазааж байгаа үед
Эн чинь буцаж буугаад ийшээгээ эргэхдээ өөрийгөө хайрлах гэдэг зүйл чинь дээшлэх ёстой шүү дээ. Гэтэл тийм биш. Дандаа л бусдыг гэдэвэл ард нь юу болох вэ гэхээр чи шалны алчур болно. Чиний үг чинь үн цэнэгүй болно. Хин дуртай нэрээ чамааг те өөрийнхоороо байлганаа. Тэгээ энэний ард болохоор юу байж байгаа вэ гэхээр нөгөө зовсон, шаналсан, твцсэн, тиссэн, тэ хохирсон тэр зүйлүүд л үлддэг. Гэтэ ингэж тисснээрээ те одоо бид нар аюу мундаг энийг хийгээд байгаа шүү дээ. Ер нь л нэг энийг хийдэг. Ялангуяа манай эмэгтэйчүүд энийг аюу сайн хийдэг. Тэгэхээр ингэж тисснээрээ, твцснээрээ яг юу болоод байгаа юм бэ гэхээр те яг үндэ тийм сайн зүйл болтгоо. Аль аль талтаа ойлгомжгүй. Таныг ингэж өөрийгөө орхиж тэ тисэж, твчиж ингэж айгүй хичээж байгаа гэдгийг нөгөө хүн ойлгохгүй. Тэр хүн ойлгохгүй байгаа учраас дахин дахин танд энэ таны тэ тухгүй болгодог, таны тэр хүсгүй байгаа зүйлийг хийх болно, тэрийг хийлгэхийг шаардах болно, тэ таны гомдоох л болно. Тэр үйлдэлээ зогсоохгүй. Яагаад гэвэл таныг энийг тисэж байгаа гэдгийг мэдэхгүй. Таны тисэж байгаагийн чинь зүгээр байгаа юм байна. Энийг зөвшөөрж байгаа юм байна гэж ойлгодог учраас. Тэгэхээр эн чинь хоёр талдаа харилцан ашиггүй. Тэгээ ямар ч шийдэлгүй бөөн тиссэн, твцсэн, гомдсон, бухимдсан зүйл үүсгэж идэг. Тэгээ бидний нэг талыг нь барьж хамгийн сайн хийдэг зүйл бол ерөөсөө энэ. Тийм учраас бид нар маш их гомдолтой тий. Хүн өөрийг нь хайрлаад тахад, хүн өөрийг нь бодоод тисээд тахад, хүн өөрийг нь за яшигдаа гэд өнгөрөөгөө тахад гэж айгүйх ярьдаг. Тэгвэл энэ хил хязгааргүй хүний хийдэг зүйл ахнаа. Тэгэхээр хил хязгаар гэдэг зүйл чинь бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах хоёрыг тэнцүү байлгахыг хэлдэг байна. Харин бид нар энд өөрийгөө хайрлах гэдэг юусоо хийхгүй. Нэ штэ тий. Энэ нэг өөрийгөө хайрлаад, бусдыг хайрлаад энэ хоёр зүйлийг тэнцүү аваад явчих юм бол айгүй том ойлголцол, ойлгомжтой байдал, эрүүл харилцаа орж ирдэг. Тэгэхээр хил хязгаар хувийн орон зай гэдэг зүйл байхгүй бол тэнцвэр байхгүй. Тэнцвэр байхгүй бол бид нар те бусдын шалны алчуур. Би өөрийгөө хамгаалж, хайрлаж те үгээ хэлж эхлэх гэхээр л бид нар айдаг. Яана одоо би нөгөө ингэж даав ээжээгээ тэрслээл тэднийг хүндэтгэхгүй те байж болохгүй штэ. Одоо ингэж хэлсэн чинь нөгөө хүүхд маань гомдчул яах юм? Ингэсэн чинь нөхөр уралчул яах юм? Намайг тэгээ ботчул яах юм те? Ингээ ойлгочул яах юм? Тэгвэл энэ биш шүү манайхаа. Бидний хил хязгаараараа те хил хязгаараа тавиад эхлэхээр одоо бид нар ингээ өөрийнхөө төлөө дуурайд өөрийнхөө тэр тэгн үгүй таалагдахгүй байна тэ ингэж надтай харьцаж болохгүй гэдэг тэр байр суурин дээр зогсоод ирэхээр яадаг вэ гэхээр үнэхээр маш их эсэргүүцэл ирдэг. Яагаад тэгэхээр манай монголчууд ихэнх нь хил хязгааргүй учраас энийг баг ойлгодгүй учраас тэгэхээр ингээд өөрийгөө хамгаалаад, өөртөө хайртай байгаад, өөрийгөө ингээд нэг тэр хэцүү зүйлүүд рүү заавал оруулахгүй болоод ирэхээр те нөгөө хүмүүс яагаад ингээд эсэргүүцээд биднийг ингээд янз янзаар хилээд идэг вэ гэхээр өмнө хизээч бидний тийм байхыг хараагүй. Бид нар чи яах вэ те нөгөө бусдыг бодоол дуугаа зөвшөөрдөг байсан хүмүүс чинь гинт өөрийгөө ойлгоод өөрийгөө хамгаалаад ингээл ирэхээр биднийг юу гэж ярьдаг вэ гэхээр хувиа хичээсэн, амиа ботсон, хатуу сэтгэлтэй, өстой Монголоо алдсан гэл янз бүрээр шүүнэ. Шүүдгээ. Яагад гэвэл бид нарыг ийм байгааг хараагүй. Бид нар чинь өөрсдөө энэ зүйлийг суралцаагүй, мэдэхгүй, шин зүйл. Гэтэл яг үндэ энэ нь болохоор амиа ботсон, хувиа хичээсэн зүйл юусоо ч биш. Харин эн чинь өөрийгөө хүндэтгэж үзэж байгаа үйлдэл. Тэгэхээр та хувийн орон зайтай болчвол таныг тэр чөлөөтэй амьсгалуулахгүй байгаа тэр нэг юм хүмүүст ч гэсэн бас ашигтай. Яагаад гэхээр хүн өөрийгөө ингээд асар их хайрлаад өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөртөө энэ нэг хил хязгаар нэг юм хүндэтгэл энэ зүйлүүдийг ингээд өгөөд ирэхээрээ бусдын ч гэсэн хил хязгаар орон зайг хүндэтгэж тэднэрт бас тэрийг өгч чаддаг болдог. Энэ нь харилцан ашигтай. Хил хязгаар гэдэг зүйл ялангуяа хил хязгаар гэдэг энэ зүйлийг ярьж хахад
Харилцан ашигтай зүйл нь юу байдаг вэ гэхээр та өөрийнхөө хил хязгаарыг тавьж өөрийнхөө юунд дуртай, юунд дургүй, энд яагаад дургуцаад байгаа юм, энд надад таалагдахгүй, тааламжтай байна гэдэг зүйлээ тодорхой болгож хил хязгаараа тавьснаар нөгөө хүмүүс тантай маш ойлгомжтой харьцаж эхэлдэг. За манай энэ энд дургу. Ингээд хэлэхээр цаатанд чинь таалагддгүй юм. Инхээр битгий ингэж хэлээрээ гэдэг юм. Эсвэл инхээр угаасаа тий за наадах ч одоо ингээ архир шахаад байвал яваад өгдөө шүү гэдэг ч юм уу те нөгөө энэ нь тодорхой байх. За тэгэхээр хүн өөрийнхөө хувийн орон зайг үүсгэсэн те өөрийн гэсэн хувийн орон зай үүсгэсэн өөрийгөө хайрладаг өөрийгөө ингэж чухалчилж авч үздэг хүн бол нөгөө талдаа харилцаж байгаа хүнийхээ бас хувийн орон зайг хүлээн зөвшөөрж тэр хүнд бас тэр хувийн орон зайг нь үлдээдэг байгаа. Тэгж байгаа учраас ийм хүмүүс яадаг вэ гэхээр хүнд үгүй гэж хэлж чаддаг, хүнээс үгүй гэдэг үгийг ч авч чаддаг байгаа. Тэгэхээр энэ нь та хувьдаа та өөрийн хил хязгаартай болсноороо нөгөө хүмүүст бас ашигтай. Тэр хүмүүс бас хил хязгаар гэдэг зүйлд суралцдаг. Тантай харилцаж ярилцахад ойлгомжтой болдог гэсэн үг. Нэг өсөндөө та хоёр тэ би биенийхээ юунд дуртай юм бэ, дургүй юм бэ гэдгийг одоо мэдчихэж гин гэсэн үг байна шүү дээ. А мдээгүй нэг нь тисээд байгаа үед нөгөөх нь тэр хүнээ тисэж гин гэдгийг ойлгохгүй нөгөө үйлдэлүүдийг гаргасаар л байдаг. Тэгэл нөгөө тисдэг тал нь зовсоор л тэ нөгөө гомцоор л ингээл байж идэг. За тэгэхээр энэ баундари гэдэг зүйлийг тавихын тулд те өөртөөгөө ингэж те ажилд өөрийгөө анзаарч өөрийгөө тэр газраас гаргаж өөрөө одоо би юу зөвшөөрөх юм бэ юу зөвшөөрөхгүй юм бэ гэдэг зүйлээ өөртөөгөө тохиролцож те тэгээд бусдыг дандаа те нэгт тавих биш өөрийгөө бас ингэж ижил төвшөнд тавьж ийж энд чи айгүй эрүүл харилцаа орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ үед нөгөө хүмүүс биднийг ойлгодгүй маш их ингэж эсэргүүцдэг биднийг бүлийддэг те биднийг одоо амиа ботсон ингэсэн тэгсэн одоо хувиа хичээсэн гих мэтчлэнгийн те ингэж ярьдаг учраас те энийг ганцаараа туулах нь өөрөө хэцүү байдаг маш хэцүү. Тийм учраас чамд яг энэ үед те чамааг ойлгодог, чамааг дэмждэг найз нөхөд хамт олон те нэг юм хүн хэрэгтэй байдгийн шүү. Тэгээ таныг ядтаа ийм зүйл ярихт чинь тэр нэг ойлгоод ингээд авах чадвартай тэр хүн хэрэгтэй байдаг. За, одоо энийг ингээ яриад өгөхөөр бид нар чинь ингээд бүгдээрээ хил хязгаар гэдэг юм ингээ хийчих юм шиг санагдаж байгаа. За. Ингээд бие мэдрэх юм бэ? Нэг юм тийм таагүй мэдрэмж ирэх юм бол за тэгээд нөгөө нэг те энэ 3 4 алхмыг л хийчих юм байна гэж ойлгож байгаа. Них амархан юм шиг санагдаж байгаа тийм 1 2 3 4 гэл ингээл айгүй амархан сонсогдож байгаа. Гэвч энэний цаана нэг зүйл нуугдж идэг. Тэр нуугдаад байгаа зүйл нь юу вэ гэхээр нөгөө трама. Нөгөө гэмтэл шарах. Бид нар нөгөө маш олон жилдээ юм хязгааргүй, хил хязгаар, хувийн орон зай гэдэг юм мэдхгүй амьдарч явах тэр хугацаанд өөрийгөө нэг хамгаалж чаддгүй, тэгээ өөрийгөө хайрлж мэддэггүй, дандаа бусдыг ингэж за гэж бусдад тааруулах гэж ингэж гүйж явах үедээ бид нар маш их шархалцсан байдаг. Тэгэхээр баундаритай болно гэдэг нь өөрөө травмагаа эдгэх аянаа эхлүүлж байна. Тэрийг эхлүүлж байгаа анхны одоо тэг үйлдэл процесс юм аа гэдгийг аягуулсан ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ трама гэдэг зүйлийг те энэ шарах гэдэг зүйлтэй ажиллахаас өмнө хувийн орон зай гэдэг зүйлийг те трама гэдэг зүйлийг эдгэхээс өмнө хийгддэг зүйл. Хүн хил хязгаараа те ингэж хамгаалж чадахгүй байгаа бол те өөрийгөө ингэж өөрийнхөө төлөө дуурч чадахгүй, өөрийгөө тэндээс гаргаж чадахгүй, өөрийгөө те ингэж нэг юм хайрлж мэдэхгүй, өөрийгөө ингэж те бусдтай адилхан бас нэг ижил хэмжээнд авчир тавьж чадахгүй байгаа хүн гэмтэл шарах гэдэг зүйлийг эдгэхэд айгүй хэцүү. Бараг боломжгүй. Хүн болгон та нарыг дээрлэхэл хахад та нар үгээ залгаал твчээл айгаал те ингээл нэг юм ингээл байгаа бол тэр шарах тэр трама гэдэг зүйлийг эдгэх боломжгүй байд юм аа. Тэгэхээр яагаад гинт ингээ баундри ярьжсна трама руу орчвоо гэхээр те хил хязгаараа янзлаад ингээ өөрийнхөө төлөө яваад өөрийгөө хайрлаад те тэгээд нэг юм өөрийнхөө төлөө зогсоод өөртөө ингэж тохиролцоод ингээд ирэхээр нөгөө бидний те энэ нэг юм одоо гадна талын тэр нэг юм хүлээсүүд тайлагдаж эхэлж байгаа шүү дээ. За тэгэхээр хайрцаг онгоо. За энэ хайрцагын дотор чинь за одоо бид нар дотор гэсэн үг байхгүй юу? Бид нар дотор юу сууж идэг вэ гэхээр нөгөө маш олон жил дарагдчихсан нөгөө өмхөрчсөн ялзарсан нөгөө гэмтлүүд маань нөгөө шархнууд маань байж идэг.
Тэгэхээр те өөрийнхөө одоо мэдрэмжүүдийг мэдрэх те өөртөөгөө ажиллах, өөртөөгөө суух гэдгээс бүх зүйлийн эхлэл ирнэ. Тэгэхээр нэг одоо үгээр хэлэх юм бол те мэдрэмжээ маш тодорхой болгох хэрэгтэй. Мэдрэмжээ мэдэрч сурах хэрэгтэй гэсэн үг. Мэдрэмж, эмоц гэдэг зүйлийг те бид нар чинь нөгөө манай монголчууд чинь эмоц мэдрэмж тэгэл энэ сэтгэл хөдлөл мэдлийг ерөөсөө илэрхийлүүлдэггүй, ерөөсөө багаас нь илэрхийлүүлдэггүй амар их ингээд дараад тэг бүр ингээд тэр мэдрэмжүүдээ мэдрэх боломжгүй алга хийцэн учраас бид нар мэдрэмжээ таньдаггүй. Инээж уурлаж уйлж чаддаггүй. Уурлахыг ерөөсөө муу гэж үздэг. За ууралж байгаа хүн бол дими шүү өстой нэрэ тий уурал өстой нэрэ нөгөө биеийг зовоон уул морийг зовоон өстой нэрэ юундаа уурлаад байгаа юм чи гэл тий нэг юм ууралж байгаа хүнийг ер нь ингээд айгүй муу гэж боддог. За сэтгэл хөдлөлөө гаргаад ингээд уйлж муулах юм бол амар сул дорой эсвэл өрөвдүүлэх гээд ядцсан эсвэл бол ийм мяа муу байгаагаа хүнд харууллаа ичээсээ мичээсээ тий энэ минийгэ нуу хаа гэл ингэдэг тий эсвэл бол одоо ингээд инээж хөхрөөл ингээд жоохон тэх юм бол одоо нэг айлгүй алцгар ийм тийм эмхтэй юм бэж ич та нэрэ мэрэ гэд ингээд янз янзаар яриад байдаг байсан учраас тэгээ одоо ч тэгж ярьдаг. Тийм учраас бид нар чинь нэг юм өөрийнхөө дотор байгаа тэр мэдрэмжүүдийг, өөрийнхөө тэр эмоцийг, өөрийнхөө тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг юусоо гаргаж чаддгүй. Ерөөсөө нэг юм хөшөө чулуу шиг те нэг юм баргар, нэг юм сериосны царайтай нэг тийм те бүх юм дээр нэг юм адилхан темптэй ийм хүмүүс болцсон. Мэдрэмжээ ойлгож илэрхийлж чадаагүй хүмүүсийн бас нэг юм зовлон байгаа даа. Энэ нь болохоороо тий энэ мэдрэмжээ өөртөө ингээд мэдрүүлэхгүй байхыг одоо хүсээд нэг тэрэндээ тааруулсан нэг яриа өөртөө зохиож өгөөд тий тэндээ гацчихдаг. Одоо жишээлбэл нөхөртөө араараа тавилсан байлаа гэхэд за эрчүүд угаасаа ийм штэ юунд нь уйлдгийг. Эрчүүдийн араас уйлна гэж юу ийдгийг ч гэдэг юм уу тий. Эсвэл энэ нэг тий зовоод уйлаад тахаар зүйл биш. Одоо твч нулимсаа харчаад бос гэдэг ч юм уу тий. Эсвэл угаасаа энд хилээд угаасаа ойлгохгүй юм чаа. Ч гэдэг юм ингээ ерөөсөө нэг тэр нэг юм тэр мэдрэмжийг ингэж мэдрээд те би ингээд амар гомдож гин би ингээд уйлж гин би ингээд те ууралж гин би ингээд те шархалж гин би ингээд ийн тэгээд ийн гэж энэ мэдрэмжүүдийг мэдхийг хүсэхгүй учраас угаасаа анханасаа энийг мэдэрч сураагүй учраас энийгээ хүсэхгүй байдаг те тэгээ хүсэхгүй байгаа учраас тэрэндээ тааруулсан нэг юм яриа өөртөө ярьж өгөөд тэгээд тэндээ үлдчихдэг тэгээ тэр гацаад үлдчихдэг. Тэгэхээр харамсалтай нь бид нар те ингээд гацаад тэндээ үлдчихэж байгаа юм чинь энэ муухай юмнууд чинь те дотроо гарахгүй үлдчихэж байгаа юм чинь яах вэ гэхээр мэдээж бид нарыг дотроос маань идэж эхэлнэ. Тэгэл эн чинь мэдээж хавдруулна. Тэгэл энэ бол бүгдээрээ нэг шарахтай холбоотой зүйл. Тэгэхээр бид нар эдгээр зүйлүүдийг яах хэрэгтэй байдаг вэ гэхээр те алхамаар энийг тавьж явуулах хэрэгтэй байд юм аа. За тэгэхээр бүгдээрээ эргээд нэг саний тий хамгийн ихний зүйл нь за хил хязгаар гэдэг зүйл бол тэгээ бидний тэр зовоогоод ингээд хэцүү байдалд оруулаад байгаа тэр хүмүүстэй тохиролцдог зүйл биш ээ. Бид нар өөрөө өөртөө тохиролцдог зүйл шүү гэдгийг ярьсан. За тэгэхээр энэ тэгээ баундари хил хязгаар хувийн орон зай гэдэг чинь юу юм бэ гэдгийг ойлгохын тулд тий энэ зүйлийг ойлгох хэрэгтэй шүү гэдэг дөрвөн зүйл хэлсэн байгаа шүү дээ. Хүндэтгэл айдас хоёроо ялгаарай манайхаа. Тэгэхээр өөрийгөө ч гэсэн хамгаалах те өөрийгөө ийм эрх мэдэлтэй гэдэгт одоо те тэрийг ингээ өөрийгөө хамгаалчих хэмжээний хүч чадалтай гэдэгтээ итгээрэй. За тэгээд баундари хил хязгаар гэдэг зүйл чинь нэштэй дүрм биш шүү. Дүрм журм биш. Лист биш. Энэ зүгээр өөрийгөө тэр нөхцөл байдалд яг тэр цаг тухайн үед нь өөрийгөө хайрлаж хамгаалж байгаа тэр үйлдэл юм шүү. Баундаритай байх те бусдаас биш чамаас хамааралтай шүү гэдэг зүйлүүдийг ярьсан тий. Тэгээд өөрөөсөө асуулт асууж эхэлээрээ. Би яагаад саяны одоо үгэнд ингэж амар эмоцлоод байна? Би яагаад ингэж надад тухгүй мэдрэмж төрөөд байна? Би яагаад ингэж уур хүрээд байна ч гэдэг юм уу. Өөрөөсөө асуулт асуух гэдэг нь тий. Тэгээд тэрийг ажиглаж тий ингэж тэр байдлаа мэдэрч тэмдэглэж авах гэдэг нь хамгийн чухал ихний зүйл шүү гэд. За тэгэхээр би чинь энэ мэдээнүүдийг өгөөд ирэхээр чи юу хийх ёстой вэ гэдэг дөрвөн алхмыг зааж өгсөн тий. Эхнийх нь яг тэр нэг юм хэцүү асуудал руу орчиж байгаа бол тэндээсээ зүхтаарай. Тэндээсээ өөрийгөө холдуулаарай, гаргаарай тий.
гэсэн зүйлийг ярьсан. За тэгээд тархиндаа тэр шийдвэрлэх хугацаа, тэр нэг тархи чинь биеэ гүйцэж ойлгох тэр нэг орон зайг гаргаатахаарай. Одоо бараг те ингээд сая юу болоод өнгөрөө яач вэ ч гэдэг юм а мэдэх. За тэгээд ингээд нэг тархиа биеэ ингээд нэг тайвшруулад тэг хэсэгхэн зурчлалтаа тайвшруулад нэг гүнзгий амьсгал аваад нэг юм бодохтойгоо болоод гэж манай монголчууд ярьдаг штэ. Тэр шиг нэг ингээд биеэ тархиа тайвшруулад өгөх юм бол одоо жинхэнэ одоо тархи чинь ухамсартайгаар ажиллаж ийж шийдвэрийг гаргана. Одоо энэ хэрүүлийг цааш нь өргөждүүлэх юм уу? Яах юм гэдэг ч юм уу те. За ингээд за тэгээд хамгийн сүүлд нь ерөөсөө дүгнэлт нөгөө сая юу болсон бэ гэдэг зүйлээ өөртөө ойлгох. Энэ зүйлийг хийх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр boundary гэдэг нь ерөөсөө бусдтай тохиролцдог зүйл биш шүү. Тэгэхээр тэр бусдтай яагаад тохиролцдог зүйл биш гэдэг байгаа вэ гэхээр те бид нар хитрхи их бусдыг хайрлах гэдэг рүүгээ их бүр хитрхи их яваад байна. Тэгэхээр ерөөсөө огт хизээч хэнийг ч битгий хайрл гэж бол хэлээгүй. 50-50% байгаа чи, баланстай байгаа чи, чи өөрийгөө нөгөө тэр хайрлаад байгаа хүнийхэн төвшөнд авчираач. Яг ижилхэн хандаач. Яагаад өөртөө юм хайргүй өөрийгөө ингэж дандаа хохироож, гомдоож ингээл чийл болохоор тисэж, твчиж, шазуур зууж ингэж байх ёстой вэ? Тэгэхээр яагаад тэр тааламжгүй гэдээга зүйлээ хилчиж болохгүй байгаа вэ? Яагаад тэр газараас явчиж болохгүй байгаа вэ? Яагаад үгүй гэд те ингээд өөрийгөө хамгаалчих болохгүй байгаа вэ гэдэг зүйлийг те эргэж нэг хараараа. Энэ юусоо юутай холбоотой байдаг вэ гэхээр өөрийгөө золиослтогтой холбоотой байдаг. Ерөөсөө л бусдыг бодож өөрийгөө золиослдог. Тэгэхээр та нар маань энэ зүйлийг хийх хэрэггүй. Тэгэхээр хил хязгаар гэдэг зүйлийг те ингэж одоо анханасаа суралцаж бид нар чи өмнө нь огт үзээгүй зүйлээ сурж байгаа штэ. Тийм учраас яах вэ гэхээр биднэрт заавал дэмжлэг хэрэгтэй байдгийг шүү. Заавал тэр хамт олон, заавал нэг чамайг ойлгох хүн хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол наад нэг ямар ч хил хязгааргүй хүмүүсийн дунд ганцаархнаа хил хязгаараа тавиад эхлэхээр чамайг ч одоо нэг бүүлидэх асуудлууд орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ үед нь та маань те магадгүй хэцүү байдалд орч магадгүй учраас те танд тэр тусламж хэрэгтэй шүү гэдэг зүйлийг маш сайн хэлж байгаа шүү. Та нар маань энийг аягүй сайн ойлгоорой. За өнөөдрийн миний чухал яриад байгаа зүйл энэ. За тийм учраас тэ тэгэхээр хамгийн гайхалтай зүйл нь те бид нар өөрийгөө мэдрэх эмоц сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ одоо те гаргахыг өөртөө зөвшөөрөөрэй. Жишээлбэл уурлах гэдэг чинь өөрөө зүгээр л нэг юм ярваагаал, дууга хураагаал хөмсгөө зангидахыг дууга хурааж дүнсийгээл те ингээл хөмсгөө зангидахыг хэлээд байгаа биш шүү дээ. Уурлах гэдэг чинь одоо тесрэх гэж, дэлбэрэх гэж гэсэн үг шүү. Тэр дотроос чинь нэг юм бөөн хүчтэй энерги гарах гэж шүү дээ. Одоо орилж хашгирч те одоо яа юм хүм цохимоор ч юм уу байгаа ч юм уу. Тим амар эмоцыг те гаргахгүй оронд нь яадаг вэ? Зүгээр нэг юм дууга хураачдаг. Энд чинь нөгөө залхих үйлдэлийг хийгээд байна шүү дээ. Тэгэхээр тэр уур гэдэг эмоцыг те гаргахгүй байна шүү дээ. Тэгээ мэдрэхийг нь ч зогсоож штэ. За ууралж болохгүй шүү. За одоос уурлуул та балаа юм болно шүү. Тэгэхээр мэдээж энэ хараа жишээлбэл уур гэдэг эмоцыг гаргаа, гадагшлуулаа, наатахаа ингэж гарах гээд байгаа юм гаргаад өгөөч гэдэг байгаа нь шууд очиод тэг хүн амтан хүчрхийлэл зодоол нүдэл ингээд гэсэн үг биш шүү дээ. Орилж чарлаалаа гэсэн үг биш шүү дээ. Эний чинь нэг юм тайван тэ нэг юм арай өөр аргаар гаргаж болж шүү дээ тий. Эсвэл бол ууланд гараад хашгираад орилоод сайхан уулын орой дээр гараад орилдог ч юм уу. Эсвэл бол одоо тэр мишок цогтөг ч юм уу тий. Эсвэл бол тэр тасгал хийж тэ ингэж хөлс мүсээ гаргаж нөгөө чанга манга орилж тэ ингээд одоо тасгал хийж байгаа хүмүүс чинь ингэж орилж тэ нэг чимээ аваа гаргаж тэ нэг юм бяр мяр гаргаад идэг штэ. Тэрэн шиг ер нь л чиний дотор ямар мэдрэмж ямар тийм тэ одоо юу гэдэг эмоцуд байна тэр зүйлүүдийг гаргах хэрэгтэй манайхан гадагшлуулах хэрэгтэй битгий залгаарай та залгаад энийг гаргахгүй байвал эн чинь өвчин эн чинь нөгөө хавдар эн чинь нөгөө нэг шархны зүйл. Тэгэхээр энэ бүхнийг залгиж, тэсэж, твчиж биш те. Ингээ дарах биш. Зүгээр л одоо тавьж явал. Зүгээр л гаргачих. Наатаха зүгээр л ингээл гаргачих л да манайхан гэдэг шиг те. Гаргачих. Тэрийг нь тэр яг тэр тухайн хүнд нь хилчих. Заавал хүчирхийллийн аргаар биш. Гэхдээ битгий өөрийгөө харин хүчирхийлээч. Битгий өөрийгөө ингэж дарж хориоч те. Тэгэхээр хил хязгаартай амьдрах, хувийн орон зайтай амьдрах гэдэг нь те. Хүн өөрийгөө хамгаалаад ирэхээр аюулгүй байлгаад ирэхээр тэ яг тэр хугацаанд яг тэр үедээ өөрийгөө эмчлэх хэрэгцээ гардаг байхгүй юу? Яагаад гэвэл тэр өмхөрчгсөн ялзарчсан тэ тэр аюул муухай хэсгүүдээ
Хараад эхэлцдэг. Өө эн чин би ийм хүн биш байсан юм байна штэ. Үгүй ээ би ч одоо ингээд ийм болцсон юм байна штэ гэл ингээд зөндөө олон юмнуудыг харж эхэлдэг. Ягаад тэгэхээр нөгөө хайрцаг задарсан. Тэгээ бид нар өөрийнхөө төлөө зогсоод эхэлсэн чинь бид нар өөрсдийнхөө төлөө өөрийгөө хамгаалаад хайрлаад эхэлсэн чинь яасан бах нь бүх зүйл маань нээгдэж эхэлж байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар тэр дотор нь байгаа өмхөрцөн ялдарсан тэр шархнуудыг эдгэж эмчлэхээс өөр аргагүй болдгоо. Угаасаа янзлах хэрэгтэй болдог. Тэгэхээр хувь хүний орон зай хил хязгаар буюу энэ баундари гэдэг зүйлтэй болоод ирэхээр бид нар эдгэрч эхэлдэг. Бид нар хөнгөн шингэн болж эхэлдэг. Энэ процессыг нь өөрсдөө хамт явагддаг. Та өөртөө өөрийнхөө төлөө тэрт нэг те жижигхэн ч бай, том ч бай хамаагүй. Өөрийнхөө төлөө нэг хийж байгаа үйлдэл болгон чинь бид нар өөрийнхөө төлөө ямар нэг юм хийж эхлэх юм бол тэр чинь та нарыг тун удахгүй те ийм хувийн орон зайтай. Тэгээ тун удахгүй ийм эдгэрсэн тэр хөнгөн шингэн гэдэг зүйл рүү одоо те аваачдаг юм аа. Тийм учраас өөрийнхөө төлөө алхам үйлдэл хийгээрэй. Тэгэхээр танд те асуулт үлдээе би. Та хамгийн сүүлд өөрийнхөө төлөө хизээ дуурсан бэ? Та өөрөөсөө асуу. Та бусдыг хайрладаг шигэ өөрийгөө хайрладаггүй. Тэгвэл энэ илтгэлийн дараа энэ бүх зүйлийг сонссны дараа та өнөөдөр ямар шийдвэр гаргах вэ? Энийг өөртөө тохиролцоорой. Тэгэхээр та өөрийгөө хайрлахгүй, та өөрийгөө ойлгохгүй, та өөрийгөө ингэж хохироож та өөрөө тисэж твчиж үлдэх юм бол та шалны альчуур. Эндээ гомдлоход бэлэн байгаарай. Энэ угаасаа ирнэ. Тийм учраас өөртөө тохиролцоогоо хийгээрэй. За, авто траума коуч нь ярьлаа. Тэгэхээр өнөөдрийн илтгэлийг сонссон та нартай баярлалаа. Тэгэхээр шийдвэр гаргаарай. Үйлдэл хийгээрэй. Өөрийгөө нэг ажиглаарай. Өөрөөсөө асуултуудыг асуугаарай. Та хэр өөрийгөө золиослдог хүн бэ? Танд таагүй тухгүй тэр зүйлүүд ирэхэд та яаж твчдэг вэ? Та яаж өөрийгөө илэрхийлдэг вэ? Та өөрийнхөө уур эмоц тэдгэр зүйлүүдийг мэдэрдэг үү? За энэ бүх зүйлүүдэд хариулаад үзээрэй. Баярлалаа та нартай.